5 дугаар станцын хувьд яг бэлтгэл ажлууд хангагдаа явж байна. Сая санхүүжилтийн гэрээн дээр гар үсгээ зурцсан. Одоо ПП гэрээ буюу эрчим хүчний системд эрчим хүч нийлүүлэх, худалдаа авах гэрээ одоо хилцээрх шатанд явж байна. Энэ дуусна 2 сарын сүүлээс эхлээд талбайн тэгшлэгээний ажлууд эхэлнэ. Нөгөө 5 дугаар станцын суурийг ухах талбайн тэгшлэгээний ажлууд эхэлнэ. Энд бас нөгөө үнсэн цам байгаа. Үнсэн санг зайлуулж иж суураа гаргаж авна. Хуучин 2 дугаар цахилгаан станцын үнсний хаягдлын зам байсан. Тэгээ бид нар бас энэ хаягдлаа энэ туулын хурдны замын дүүргэлтэнд бас зарим технологи таарж байгаа зүйл байвал яг нийлүүлэх нэг талдаа тэр үнсийг нөгөө газар аваач хайж яхаар 5 дугаар станцын суурийг бэлдэнгээ нөгөө талдаа туулын хурдны замын дүүргэлтэнд оруулах гэсэн ийм байдлаар ингээд ажиллаж. Өөрөө 680 сая долларын одоо юутай шүү дээ төсөв төртөгтэй. За энэс бид нар Улаанбаатар хотын хариуцах хэсэг нь 440 орчим тэрбум төгрөгийг бид хариуцна. Бид нар 34% эзэмшнэ. Үлдсэн юугаа бол хөрөнгө оруулагч өөрөө гаргаж барина. 1985 оноос хойш яригдсан төсөл واخхой. Одоо үндсэндээ юу юм 40 гаруй жил ярьж байгаа. Энэ станцууд баригдаагүйс болоод л гэр хороолол ингээл утаатай тий. Гэр хороолол ингээд ямар нэгэн төвлөрсөн шугам сүлжээг учраас барилгажиж чадахгүй байгаа гэсэн шүү дээ. Тэгэхээр энийг шийдэхин тулд бид нар ТЭЦ 5 гэдэг төслийг эхлүүлээд одоо энэ жил барилга өсрэлтийн ажил эхэлнэ. Миний тооцож байгаагаар бол 2028 он гэхэд ашиглалтанд орохоор төлөвлөгөөтэй 300 мегаватт эрчим хүч гаргана. За одоо юуныг нь бас дулаан үйлдвэрлэл, уур үйлдвэрлэл. За ингэснээр энэ ярамг орчмын хангамж сайжраа явчихна. Хойшоогоо 5 шар, ханы материал, баян шүү, Баянголын хам гэсэн ийм хэрэглэгчд рүү 5 дугаар станц дулаанаа хангах ийм үүрэгтэй болж байгаа. 2 дугаар цахилгаан станцыг бол одоо тухайн үед нь хэрхийг шийдэх бах. Тэгэхээр бидний барьж байгаа бодлого бол 2 дугаар цахилгаан станцыг буулгаж цаашд бол одоо дулааны станц байдлаар нэмэгдүүлвэл Улаанбаатар хотын баруун бүсийн дулаан хангамжийн асуудал үндсэндээ шийдэгдэнэ гэсэн ийм төлөвтэй. За баярлалаа.